Ивент итгэгч Skytel. Эзэмчин дуу дуулдаг чинь. Нойлон Томлон хотод яваад Хорчин аймгийн дуу дуулаад энэ дуугаараа би гаргийн дид манлай дуучин аваад ирсэн. Дуулсан. Гаргийн манлай дуучин 700 яон авсан. 700 яанаас. Одоо 100 сая төгрөгийн төлөө үзэж шүү дээ. Би 100 сая төгрөг аваад шууд би юунд өгнө. Асрамжийн хүүхдүүд Яг ингээд танд явчих. бүгдийг нь би гараа өсрөөл. Зүгээр 20 сая юм. Гүг бүгдийг нь. Гүг чи хараарай. Хараа. Начиг дуучин чахраа мэдгүй бас хамаа намаагүй яг зөв зохистой өгөхгүй. 3-ны гараар орчод яах юм. Үгүй тэр захиралтай орчих юм. Гаагаагаа. Тэгээд өөрөө идэл гид машин чи баймаар. Үгүй тийм юм. Тэгэх юм бол та яах вэ? Тэгвэл би өөрөөсөө сонин мангистаа нариста бүжгнөч. За. Одон дээр зүгсээ. Сайн байцгаана уу? Миний хувийн дугаар T474 аюу. Ховд аймгаас ирж байгаа юм байна тийм ээ. Дорнот аймаг. Би Дорнот аймгийн хөгжим драмын театрт насаараа дуудуулаад 90 онд 20 дугаар тогтоолоор чөлөөнд гарсан чөлөө дуран бүтээлч байна. За 20 дугаар тогтоолоор тэтгэврт гарсан гэдэг байгаа чи ямар өчтэй вэ? Энэ юм байхгүй юу? Ухаанда залуу боловсон хүчингүүдийг одоо шоргуу ажилд оруулахын тулд манай нам засгийн бодлого байхгүй юу? Тэгээ бидний чинь 38 настай ингээд ойлоод гарчиж та. Бүжигчин байсан юм уу та? Дуучин. Дуучин байсан. 38-нд гарсан. 38-нд айгүй хэцүү шүү. Ямар харамсмаа. Яа, амар ямар хэцүү. Би зүүдлэн, уйлна, баригад явж байгаа саана хаант олонтойгоо яана ямар хэцүү гэж би уйлаад гарчлаа да ямар хэцүү. Одоо ч уйлах гал. Гэхдээ уйлахгүй. Яг баярлалаа. би бас яг наад 20 дугаар тогтоолыг чи мэднэ л дээ. Харин тийш. Тэгээ манай хамтлагийнх нь нийлээд ерөөсө цөмөр 20 дугаар тогтоолын эсрэг ерөөсө байнга ашиг хамттай бай гэж харангаж хамтлаг байгуулад одоо бас л Бидний өөрийн чинь стай сайн мэднэ. Дөрийн театрын 89 онд би соёлын өдрүүдээр декаданд ирсэн байхгүй Доронтын театраас дуучнаар. Тэгсэн чинь харангийн ёстой нэг амар өндөр том ийм амар хадаарстай ингээ зогсож ятаа. Айгуу залуухан айгуу нөгөө инх манлаа энэ чи ямар гоё. Өөрөө их гоё байла. Уушлаарай. Одоо мягцсан байна уу? Үгүй дээ. Тийм сайхан залуучууд явжээ та хэд. хөрслөө гэж залуучууд нь Хөшөлтөө байна. Орохия. За баярлаа. Тэгээ би бас ингэж боддгийг. Нас бол хамаагүй. Сэтгэл дотор галаас. Авьяас тэтгэврт гардаггүй. За баярлаа. Үзүүлбэр. Онд одоо тэгээд манай тэр харангийн тэргээр явж байхдаа энэ сайхан хүүхнийг яагаад олж хараагүй юм даа гэж. За дэги шүгч. Айч. Яасан. Өөрийн чинь хийл тавлахыг хараад би бас шүтдэг шүү дээ. Ороод л өстой ингээл уйраад л өстой найгаа. Би энэ урлагийн хүн болохоор аюу шүтдэг шүү уушлаарай. Дараа нь чимгээ шүгчийг хэлнэ. Авьяас бол хизээш тэтгэврт гардаггүй гэж тийм. Үнэхээр л тэтгэврт гараагүй байгаа юм байна. Баяр хүргэе. Баярлалаа. За одоо чимгээ шүүгшиг хэлдэ. За чимгээ шүүгч байна. 1900 хэд онд би сурчлаганд явж байсан чинь аюу гоё хөөрчсөн.
Одоо ч гэсэн амдэр нь харлаа баярлалаа та хоёрыг. Rocket Bay. Би энэ хүүхдийг өстой мэдхгүй. Би нэгдүгээр ийм урсгал мэдхгүй. Зүгээр уушлаараа би нэг юм хэлчихье. Нөгөө телевизээр нэг хэлдэг үгэр чинь л одоо наад хэлэх болов гэж бодлоо. Тэ та. Соёотой. Баяр амар гоё хэлж шүү. Маш гоё. Тэ айгуу гоё урлагчууд хэлж шít. Та бол юм яриулаад хажууд нь суухад бол бас гой гой юм ярих гэж байна. Баярлаа. Нэгдээ бас хайхад дууллаа. Гэхдээ бас онцгой тийм тасарчсан юм бол олж харсангүй. Тийм ээ, хоолой юм аа. Би бол өөрийнхөө хувьд бол таныг бол энэ удаа тэнцүүлчихөө. Баярлаа. Баярлаа. Тэгж шүгч. Шийдвэрийн хувьд бол тэнцсэнгүй. Ямар ч байсан би шийдвэрээ хэлье. Мэлэмэр үүдэн үүдэ яах вэ? Тэнцээ. Яар баярлаа. Хоёр тэнцсэн. Нэг тэнцээгүй явсан байна. Та уучлаарай. Ямар ч хэсэн авьяаслаг монголчууд шоунд ирсэн танд маш их баярлалаа. За. Таныг бид дараачийн шатанд хүлээн авъя. Тэцтэй. Ямар гоё. Дараагийн шатанд тэнцлээ гэдгийг та ойлгож байгаа юу? Ойлгож байгаа. Дараагийн шат нь ямар шат лээ? Мэдгүй шүү дээ би хөдөөний юм шүү дээ. Харин би тань тайлбарлах гээд байна. Дараагийн шатан дээр та үзүүлэхгүй. За. Дараагийн шатан дээр манай шүүгчд маань сонгон шалгаруулна. За. Одоо шалгаруулсан энэ 100 гаруй авьяаснуудаас шилдэгүүдээ түүж ав. За. Тэгэхээр та бас сэтгэл хамарч болохгүй. Авьяаслаг монголчууд шоуг үзэж байгаад баярлалаа. Хэрв та илүү сонирхолтой онцгой үзүүлбэр үзхийг хүсвэл манай YouTube сувагт нэгдээрэй.